За оройн. За би өнөөдөр 3 дахь бичлэгээ оруулъя. За яагаад 3 дахь гэж хэлж байгааг гэвэл би хүмүүсийг coin цуглуулахаас гадна бас YouTube дээр янз бүрийн бичлэг хийгээд тийм ээ өөрийн гэсэн аккаунттай болоод каналтай болоод тэгээд бас мөнгө олоосоо өөрийнхөө YouTube-ээс одоо нөгөө YouTube-ыг бүрэн үсэг ашиглаж сураасаа гэсэн зорилгоор видеонууд бичлэгэнд оруулаад байгаа. За нэг дэх бичлэг нь болохгүй зэрэг Google аккаунттай яаж Google аккаунттай болох вэ? Яаж Gmail хаягтай болох вэ? Яаж YouTube каналтай болох вэ гэсэн видео оруулсан байгаа. Нэг дэх нь хоёр дахь нь болохгүй зэрэг өөрийнхөө компьютераас өөрийнхөө YouTube канал руу яаж видеогоо татах вэ гэсэн юм хоёр дахь бичлэг байгаа. За өнөөдөр болохгүй зэрэг компьютерийнхаа экранаас яаж бичлэг хийх вэ гэсэн 3 дахь бичлэгийг оруулъя. За бичлэг хийхээс өмнө хүмүүс заавалчгүй энэ компьютер дээр дуугаа тааруулах ёстой. За энэ дээр панел управление дээр дараад минийх орос хэлээр тавьсан учраас та нар зүгээр англи хэлтэй болвол шууд нөгөө юу ягаараа одоо юу гэдгийг автоматар дагаал ингэж яваад хийж бол. За энэ дээр хүмүүс юуг нь тааруулах гэдэг бол бидний одоо видео үздэг тийм ээ тэр дуу нь биш яг нөгөө нэг запис хийдэг одоо бичлэг хийдэг дуугаа тааруулна гэсэн. Тэгэхээр энэ дээр энэ детал дээр энд запис гэдэг байгаа. Энэ Windows 7, 8, 10 гэдгээс бас өөр байгаа байх шүү. Ер нь бол өөрсдөө та нар өөрийнхөө компьютерыг ухаад сайн юу ягаараа хараарай. За энэ ингээд микрофон гэдэг арангууд энд ингээд энэ болохгүй зэрэг өөрийнхөө нөгөө дууг шалгах юм тийм үү. За энд тараа ийм хоёр юм байна. Энэ деталынх нь болохоор бидний нөгөө одоо ярьж байгаа дуу тийм үү компьютерийн. Энэ доод талынх нь болохгүй зэрэг яг бичлэг хийж явах үеийн дуу. Тэгэхээр энийг ингээд чанга дээр нь тавьдаг. Энийг ийш нь гүйлгээд ингээд тавьчихдیں۔ Тэгвэл нөгөө юуны микрофоны маань бичлэг нь юу яана гэсэн. Чанга сайн дуулна гэсэн. Би заримдаа хүүхдүүдийн бичлэгийг сонсоод байхад маш их шуугантай тэгээд нөгөө энэ дуу айгу сул сайн сонсогдохгүй байна лээ. Энүүнийгээ ингээд тохиргоо хийгээд тэгээд ингээд хаачаараа. Би ч гэсэн өөр анх эхлээд их туршлага муутай байсан. Миний анхны видеонууд амар шуугантай ингээд ер нь бол маш их алдаатай байсан. Би одоо та нартай л адилхан бас сураад цаашаа яваад лээ. За одоо ингээд дараалалаар нь зөндөө олон програм байгаа. Энээс энэ 3-4 зүгээр хамгийн гайгүй гэснүүдийг би хэлж өгчөөд нэг дээр нь би бүр арай жоохон тодорхой хэлээд өгье. За энэ програм болохгүй зэрэг OBS гэсэн энэ болохгүй зэрэг студио арай жоохон мэрэгжлийн тийм ээ өндөр түвшинд энэ дээрээс нөгөө стрим хийдэг ч юм уу тийм үү. Тэгээд дотор талд нь одоо сэдв текст бичээд эсвэл хасаж нэмээд ингээд энэ бол ерөөсөө бүхэл бүтэн мэрэгжлийн юм. Тэгэхээр энийг хэрвээ энийг татаж суулгана. Энэ дээр бас хөөхөн компьютерийн нөгөө чадал айгуух шаарддаг. Бас муу компьютер дээр айгуу хэцүү байдаг юм байлээ. Тэгэхээр энд яг мэрэгжлийн би YouTube-ийн блогер болъё гэсэн хүмүүс л иймэрхүү ийм сайн юм дээр одоо энэ Bandicam байна те эднэр дээр татаараа. За тэгвэл арай бүр айгуу чадaltaй байна гэсэн. Тэгээд энэ дээр болохтой зэрэг за энэ болохоор нэг татаад ингээд өчрөө нь олчих юм бол гайгүй. Энэ болохтой зэрэг жоох асуудалтай. 10 минутанд үнгүй тэгээд цаашаага үнэтэй болчихдог. За энэ дээр бас нөгөө заавалчгүй ийм юу хийдэг. Настройка. Тэгээд хүмүүс өөрсдөө ингээд одоо юу гэж хэлдэг вүлээ крак гэдэг. Цааш нь өөр юм хийх ёстой. За энэ бол бас их төвөгтэй нөө дөнгөж их л сурж байгаа хүмүүс. Би болохгүй зэрэг дөнгөж сурж байгаа хүмүүст болохоор энэ хоёрыг бол нэг их актер хийх чадахгүй. Ягаад гэвэл нөгөө дөнгөж сурж байгаа хүмүүс энэ дээр их төвөгтэй гэсэн. За энэ скрин ингээд энэ таатал энэ 3 дахь нь болохгүй зэрэг энэ браузер дээрээ суулгадаг юм. Браузер дээр яг нөгөө Google-ийн ерөн дэлгүүрлөө нь ороод энийг татаад суулгах чинь. Энэ болохоор бүр богинохын 5 минутын үнгүй тэгээд цаашаа үнэтэй болчдөг. За энэ болохоор бас нэг юм тийм дунд зэрэг гайгүй. За ингээд хамгийн гайгүй мэрэгжлийнх нь энэ бахан эднэр нь болохоор яг 5 минутын 10 минутын бичлэг хийгвэл эднэр байж болно. За энэ бас нэг тиймэрхүү. За би өнөөдөр болохоор энийг та нарт танилцуулаад байна. Энэ бол надад ер нь хамгийн аятайхан санагдсан. Тэгэхээр би одоо энийг яг энэгээр та нарт бичлэг хийж байгаа.
өнөөдөр энийг бэр. Тэгэхээр яг энэ бол айгүй сайн надад таалагдаад байгаа. Дөнгөж шин сурч байгаа хүмүүс. За энэн дээр нөгөө мэйл хаягаа бичээл тэгэл татчихна. За тэгээд датаа суулгачингууд чинь нэг юм юу нь болохтой зэрэг яг ийм тэмдэгтээ гараад ирнэ. Хараад free cam гэд 8 гэд. За энэ би бичлэгэн дээр харуулдаг тий. Энийг шин яаж харуулах. Болох нь энэ. За чинь болохгүй. За энэ тэмдэг нь бол яг ийм. За би тэгээд энэ дээрээс нөгөө зургийг харууллаа. За зураг нь зэрэг энэ гэж байна. Яг ингээд компьютер дээр чинь суучна. Энэ free cam гэсэн. За ингээд суунгууд одоо ингээд энэ Novel Zapis гэдэг энэ дээр дарах юм. Энэ улаан жижигхэн телевизэр шиг ингээд за энэн дээр дарангууд чинь юу гарч ирэх вэ гэвэл ингээ гараад ирнэ. Өөрөөсөө тэгээ сайн оролт ороо. За ингээд хардаа ингээ гараад ирнэ. За ингээд гараад ирэнгүүт нь энэ жижигхэн хүрээтэй энийгээ ингэж нөгөө хөдөлгөөд яг хаана бичих гэж байгаа. Одоо яг компьютерынхаа юм дээр экраны аль болонд нь бичгүү, яг голд нь бичгүү, аль хэсгийг харагдуулах уу байх вэ, аль хэсгийг харагдуулах уу гэд ингээд тааруулах юм. Тэгээд дараа нь доод тал дээр нь за чи одоо ямар юу байгаа вэ? Бас нэг зураг байгаа. За би энийг унтраагаад. За нөгөө нэг ингээд юун дээр гараад ирэнгүү чинь доод тал дээр нь нөгөө юуны яг нөгөө нэг жижигхэн улаан юу байгаа. Запис хийх бичиг нь байгаа. За тэрэн дээр нь дарах юм. Тэр нь одоо би өгөн бичээд тавьсан тэр нь хайчих. За тэр юун дээр нь запис хийж байгаа дээр нь тавих юм байна. Тэгээ дараа нь би энэ дээр харууллаа тий. За би энэ дээр харуулах юм. За энэ үеж. Энэ хардаа энэ одоо яг л нөгөө нэг юу шиг энэ дээр ингээд дарангууд чинь шууд улаан юм бүрэнхий улаан юм байгаа. Тэрэн дээр дарангууд чинь шууд ингээд запис эхлэнэ гэсэн. Тэгээд хэрвээ пауз хий гэвэл нөгөө энэ дээрээ пауз чинь. Тэгээд дараа нь бичлэгээ хийж дуусчаад энэ арт талын энэ готово гэсэн те энэн дээр дараад ингээд болчих юм. За тэгээд дараа нь ингээд гаргацсныхаа дараачаар одоо юу хийх вэ гэвэл одоо ингээд бичлэгээ хийж эхлэх нь шүү дээ тийм ээ. Бичлэгээ хийгээд тэгээд бичлэгээ хийчээд сая би тайлбарсан тэр нөгөө одоо яг хэрвээ ингээд бичлэг хийж явах явц чинь гэгүнтхэн хүмүүс орж ирээд юм уу ямар нэгэн шуугаан гарах юм бол шууд пауз тавьчихдаг. Тэгээ пауз тавьж хүлээж агаад тэгээд дараа нь цаашаа үргэлжлүүлээд бичиж бол. За ингэж биччихээд дараа нь готово гэдэг тэгэнгүүт дарангууд нөгөө бичсэн юу чинь бичлэг чинь юун дээр чи компьютер дээр гараад ир. Тэгээд нөгөө бичсэн бичлэгээ энэ хараа дээд талын одоо би энд ингээд хадгалсан байна. Тэр хайчтай редакторировать гэсэн. Энэ болохтан зэрэг одоо нөгөө бичсэн бичлэгээ яах нь вэ? Одоо гоё цэвэрхэн болгох юм. За тэгээд цэвэрхэн хамгийн гол цэвэрхэн юм болгох нь юу гэвэл нөгөө айгүй шуугантай байдаг шүү дээ. Тиймээс шуугааны арилгах нь гэсэн. За тэгээд редакторировать гэд гараад ирэнгүүт чинь одоо яг энэ хуудас гарч ирнэ. Тэгэнгүүт нь энэ доод талын энэ одоо яг миний энэ зааж байгаагийн эндээс хойш нь хулганаа хөдөлгөлгүй хойш нь энэ хүртэл энэ дуустал нь ингэж тавьжгаад тэгээд энэ дээдл дээр удалж шүүм гэжсэн ба. Энэ болохоор нөгөө чимээг нь арилгах нь гэсэн. Тэгээ энэн дээр дарангууд чинь шүүмийг арилгахгүйгүй юу гэсэн кноп гараад ирнэ. Тэгэнгүүт нь yes гэд арчингууд одоо энэ хараа ингээд удалины шүүм гэдэг энэ ногоон өнгөтэй ингээд дүр дуустал. Яагаад гэвэл миний бичсэн бичлэгний нөгөө юуг нь чимээг нь арилгаж өгч байгаа гэсэн. Тэгээд тэр дундуур нь одоо жишээлбэл
нэг хэсгийг хайчилж болно тий. Нэг хэсгийг хайчилж авч болно. Нэг хэсэг дээр зарим одоо жишээ хэтэрхий ингээд нэг хэсгийг ингээд дундаас нь хайчилж аваад нэг хэсэг дээр энд дуу чимээ байх ёсгүй гэдгийг дуу чимээ байх ёсгүй гэдгийг тэрийг тавиад ингээд хөөхөн юуна видеогоо засчаад дараа нь энэ дээдл дээр зүүн дээдийн зүтэр сохранит закрит гэдээ байгаа. Тэгээд яг хадгалчаад дараа нь одоо нөгөө видеогоо компьютер руу хадгалах нь шүү дээ. За тэгээ хэрвээ англиар бол keep гэдээ гараад ирнэ мэдчихэе. За тэгээд одоо энэ бичлэг хийж явах байгаа үедээ юу их сайн анхаарах вэ гэвэл дөнгөж эхлээд бичиж байгаа хүмүүс хидэн тийм анхаармаар юмнууд байж дээ. Ягаад гэвэл бид нэр бичгээс өмнө өөрийнхөө браузерны одоо дээр байгаа тийм ээ энэ олон хадгалсан юмнуудаа нуугаад тийм үү хүнд харуулахаар. Ягаад гэвэл бид нар чинь энийг ингээд олонний өмнө тавьж байгаа учраас заавалчгүй миний компьютер дээр байгаа юмуудыг хүмүүс хараад байх шаардлага байхгүй. Тийм болохоор хамгийн дээдл дээр нь энэ 3 цэгийн дээр браузерын 3 цэгийн дээр дараад дээд талынхаа нөө хадгалсан фолдернуудаа бүгдийн талд хийгээд илүү дутуу юмнуудаа арилгаад нэгдүгээр. Хоёрдугаар жишээлбэл манайхан ч одоо нөгөө нэг браузер дээр мэйл хаягаа ч юм уу нууц зүг хамаг юмудаа ингэж хадгалсан байж тээ. Тэгээд ямар нэг юм дарангууд нөгөө хадгалсан юм чи ингэж пop гэ гараад ирдэг. Тэгэхээр тийм алдаанууд ерөөсөө гаргаж болохгүй. Ерөөсөө маш их ганцаараа ингэж сууж байгаа одоо юу гэдгийг те одоо тарих толгоогоо сайн төлрүүлж агаад аль болохоор энэ тентийн юм илүү дутуу юм гарах уу гэхээр энэ тент чинь нэр ус чинь ингэж гараад ирэхээргүйгээр тийм юмнуудаа сайн нэгдүгээр шалгах хэрэгтэй. Хоёрдугаар өөрийнхөө яриаг одоо аль болохоор зэгцлэх хэрэгтэй. Ягаад гэвэл би бичлэг хийхээ өмнө толгойдоо ингээд би бодоод боловсруулад би яг юу хэлэх ёстой вэ? Юу хэлэхгүй байх ёстой вэ? Гэт ингээд толгойдоо боловсруулдаг. Аль болохоор би баг сул үг хэрэглэхийг хичээдэг. Гэхдээ би чи хөө юм чин заримдаа мэдээж хэрэг олон дахин сул үгнүүд зөндөө олон юмнууд хэрэглээд байж магадгүй. Гэхдээ бид нар чинь өдөр болгон сурч өдөр болгон л энэ юг сурч мэдэж байгаа учраас тэгээд нэг бичлэг хийж үзчихэд хоёр дахь бичлэгээ хийж үзээ. Тэгээд чадахгүй бол дахиад бичээ. Тэгээд за одоо л гоё бэлэн боллоо гингүүтээ нөгөө YouTube канал руугаа татаарай. Би заримдаа ингээд өөрийнхөө эхний хийжсэн алдаануудыг айгуух сайн сандаг. Заримдаа одоо хүүхдүүдийн хийж байгаа бичлэгийг ингээ харахад одоо нөгөө хамаг юмнууд ингээд задгаа ил хаана байгаа юмнууд би ч гэсэн өөрөө тийм алдаа айгуух гаргадаг байсан. Анх эхлээд одоо бас арай багасаад л байна. Ягаад гэвэл жоохон сураал байна. Тэгэхээр бидний хамаг одоо юмнууд энэ дээр гарах ёсгүй. Тийм болохоор тэр хэрэг гарчих гад байвал нөгөө энэ саяхаа нөгөө квадратаар тааруулж байгаа тэр хэсгийг харагдуулахгүйгээр болгоод ч юм ийш нь тийш нь гүйлгээд эсвэл бүр гарах гад байвал зүгээр шин ийм хуудас нээж агаад тийм ээ нөгөө тхийгээ өөрийнхөө орцсон хойно биш ороогүй үедээ бичдэм. Ингээд тиймэрхүү юмнуудыг сайн анхаараарай. За тэгээд би энэ хэдийн бүгдийнх нь линкнүүдийг энэ бичлэгний доор нь тавьчихна. Тэгээд хэд сайн оролдоод үзээд хэд сайн бичиж үзээд тэгээд боломжийн болвол өөрийнхөө хөрхөн бичлэгийг хийгээд тэгээд YouTube руу татаад ингээд сураараа хүн өдөр болгон сурах ёстой шүү. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Баярлсан талархсан бол миний YouTube каналыг дагаарай, коммент бичээрэй, лайк тавиарай. За ингээд YouTube-с мөнгө олохын төлөө бүгдөө амжилт хүсье бүгдэнд нь. Гэхдээ YouTube чинь айгүй хэцүү. Заавалчгүй 1000 дагагч байж анхны одоо нөгөө юу гэдгийг 1000 дагагч болсноос хойш л дөнгөж нөгөө бидний ажлыг үнэлж эхэлдэг гэсэн. Үнэлгээ нь 1000 хүрээгүй дагагчтай бол мэдээж хэрэг үнэлгээ байхгүй. Тэгэхээр тэрний төлөө бүгдөө одоо санал нийлж эвлэлд нэгдэж зүтгэцгээе. Зарим хүмүүс YouTube одоо бүр хоцорсон гэж ойлгож магадгүй. Хоцорсон юм гэж хизээж байдаггүй. Бид нэг араас нь сураагүй чадаагүй юмнуудаа дагаал хөөгөл гүйцэн. За ингэж